Улсын ерөнхий прокурор нь рекет хийж далайлган сүрдүүлж байж асар том авилга авсан хэрэг дэлхийд ер нь байдаггүй байх. Би лавдуулаагүй. Зүгээр нэг авилгын хэрэг биш, бүр далайлган сүрдүүлэх буюу эрүүгийн хэллэгээр рекет хийсэн хэрэг. Тэр тусмаа хэрэг нь илэрч баригдсан, олон нийт мэдсэн атал юу ч болгүй өнгөрнө гэж байдаггүй юм л да. Гэтэл энэ гэмт хэргийг үйлдсэн ерөнхий прокурораас нь дорилгожийн 4 сая долларын рекет авилгын хэрэг нам гүн болчоор нь гайхаад л байлаа. Гэтэл уг хэрэг тэр дээгүүрэл нисээд явсан бол та. Уг авилгын мөнгө голомт банкар дамжин рекетчин эзнийхээ дансанд орсон байдаг ба хэрэг илэрмэгц голомт банкныхан тухайн гүйлгээний баримтыг бодлооntуулж уг гэмт хэргийг нуун дарагдуулах оролдлогыг хийсэн байдаг. Энэ нь тордон ган болдын гаргаж тавьсан баримтуудаар нотлогдсон. Хуулиараа бол энэ нь хам хэрэгтэн болсон буюу хамтран мөнгө угаасан гэмт хэрэг болох ёстой. Гэвч хэрэг бүдгэрсээр бүр сургаггүй таг болсон. Рекетээр дорилгожив 4 сая доллароо хэрэглэсээр л яваа. Хэрэглэхээр барахгүй амтны хүн шагнал гардуулаад явж байгаа ба мөн түүнчлэн банкны баримтыг бодлооntуулах хэрэгт сэтгэл гарган оролцсон голомт банкны захирал Монгол Улсын гавьяат эдийн засагч цол тэмдгээр шагнуулсан хэрэг гарлаа. Дүгнэлт лойр хулгай дээрэм хий. Тэр тусмаа асар том үнийн дүнтэй цагаан захтуудын хийдэг мөнгө угаах гэмт хэргийг хий. Үүнийг Монголын төр зөвшөөрнө. Зөвшөөрөхөр үл барам дэмжиж анирч ямаагүй хавдарна. Баримт. Рекет хийж авилга авсан хүний мөнгийг банкаараа дамжуулан цэвэрлэж өгсөн банкны эзэн Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртлээ. Төр засаг түүнийг сайшаалаа. Монгол Улс мандан бадартгай. Саарал жагсаалт түн бүм насалтгай. Мөнгө угаах рекет хийх хэрэгчлөө манд тугай.